За амралтын өдрийн мэнд. За оюух гэдэг нэг 5 жил Монгол улсыг юу ч хийж гээгүй нэг лалар байна. Аялал жуулч 40 сая жуулчин татна гэд Хэнтэй аймагт хэдэн тэрбумаар тэр лалар шавар таг зорснос өөр юм юу ч хийгээгүй. Тэрний жижээдэг нэг тороол хэд хэдэн намтай худалба буруу намын бузрууд уулуурхай шантаажилдаг. Нодон тэр нэг бузрын хөөхөн биш та. Шижгийн тороол Арабуудаас 150 сая доллар, 150 сая төгрөг авцсан гэсэн. Новшууд энэ жил арабын шонхруудын талаар дуграагүй. Тэдний тижээсэн бузруу жишээ. Тэр бузруудаас өчигдөр юу гэнэ? Намайг мессенжер дахаар ороод харлаа. Тэгсэн чинь нутагтаа нэг аялал жуулчлал татах гээд амтай ахтай нэртэйгээ юм хийж гин өр зээл тавиад энэ төр шааж гин. Би бас нэг жочид мочид ирэхээр нь дайлдаг барьдаг хүүхдүүдээ бас нэг тоглоулцдаг нэг агаар салхинд гаргацдаг бас нэг аялал жуулч шахуу юм хийх гээд гिचээгээд байгаа. Үнэгүй юм гэж байдаг. За би та нарт харуулъя. Тэр бузар юу гэж шааж гин гэлээ. Яг би баг багаар нэг юм хийгээл зүтгээд байгаа юм. За одоо жишээ нь энд нэг юм камин зуух тавьчих гал үзээд байгаа. Шавар хийх цемент орно. Мөнгө мөн үү? Би өөрөө хийсэн ч гэсэн цементнийх нь мөнгө, илсний мөнгө мөн үү? Тэ. За одоо эндээс би энд нэг явган хүний нэг жорлон хийх гээд байгаа. Ухаалаг жорлон. Тэр бузраас юу гэж хэлээ? Та нарыг харуулахгүй. Хөлийг чи харуулна. Шааж ийн гэсэн. Одоо манай хүүхдүүд хийж байгаа юм. Хүүхдүүдээр өнгөө хэлгээд тахтал энэ бас цаг хугацааны хувьд зардал мөнгө, Тий, одоо цааш нэвт ингээд энэ жорлог цааш нь гудамтай холбох гэж байгаа юм. Тэр бас их шаана мөн банд. Миний гутлаач тэр их гусаж ийн гэсэн. Баг багаар нэг юм хийгээд байгаа байхгүй жишээ нь би. Тий. За одоо энэ гадна тал таавах нэг харуулъя. Тэр гашаа барьж ийн гинэ. Тэр гашаа чи Монгол улсад тэр өөрөө гашааны үйлдвэртэй юм уу? Үгүй шүү дээ. Өөрөө төмөр аваад гягд юм уу? Монгол улсад төмрийн бэлтгэцүү байхгүй. Нөмөө хилээд байгаа урдаас ч ирдэг заа. За харуулъя. За энэ техник ухсан манай дөлгөөнөө ухсан ханжаад. Тэ. Ухч нь ахында цааш нь холбочих гол үзээд байгаа тэ. Дээрээс хойш ингээд энэ ч ухад энэ голцоог бас өөр хин нэг нутгийн дүү надад бэлгэлсэн тийм ээ. Тэг авсраад каранаар суулгуулахад яасан дахиад мөнгө үнгүй юм гэж хорвоод хэлэхэд дэр байхгүй. Худал бурууд намын бузар аялал жуулчлалыг шаагаад Тэ яаж ийн гэсэн. За тэгээд одоо энэ манай энүүгээр би ингээд явгууны зам хийчих гээд байгаа байхгүй юу? Тэр оюух лалрын нямба гэд манай ням хам зүгээр байгаа явган зам сансан захаа оруулуудаар хийнэ гэсэн хаав нь хийгээгүй. Зүгээр байгаа бордюр сольс өөр юм чигээг уулгачууд. Тэдний бузрууд. За одоо энд би нэг трактор хөлслөөд энэ ч нүг явган зам ухуулж байгаа ухаантай. Нүл шарилж заяа. Одоо дээрээс ирж байгаа иргэд эндээс алхаж ирдээ. Энэ битүү шарилж. Одоо энэгээр явган зам тавих гээд би ингээд трактор хөлслөө замыг энчээ тавих гэж байгаа. Дээрээс ирж байгаа иргэд алхах ямар ч боломж байхгүй хараа. Энүүгээр битүү шарилж ингээд дээрээс явж байгаа зам одоо тэ автомашины зам явган хүмүүс хоёр зам байхгүй энэ дээр аваар гарчих гээд байдаг байхгүй юу? Ингээд аминдаа өөрөө гардаал хийгээд тахтал мөнгө зарлахад нь хөдлөөл хөлс байхгүй юу? Машин ирж гин ахындаа хой. Ирж гин үү? Юу машин ирж гин үү? Сайн байна уу? Үнгүй юм гэж хорвоод дээр байхгүй те. Энэ одоо манай жишээ нь хамаатны дүү. Гэхдээ би энэ салиар гэдэг учраас мөнгө мөн үү? Худалбаа буруу намын бузар бас хамаатнуудтайгаа нийлээд аялал жуулчлал хийж байгаа шааж гин. Гашаан дотор нь машин ачирсан хоовоо байгаа. Нөгөөх нь төлсөн мөнгө буулга нь хөлс мөн үү? Амар том аялал жуулчлал барьсан шааж ирсэн муулгаач. Тэ? Атаарч байгаа биш ээ. Заяа. Тэгээ юу гинэ их шааж ирсэн. Ингээ энэ болгонд ингээд мөнгө ордгийм За яа. Ядаад энэ олон хүмүүс ажиллаж гин хоол ундны мөнгө орно. За хоол ундыг яасан? Гурил аавн мөнгө, мах аавн мөнгө мөн үү? За яг хоо ээж ихснэр нийлээ хоол хийдэм байж. Гэхдээ зардал мөн үү? Ийм байдаг байхгүй юу? Тэгээд тэр амар мөнгөтэй болцсон. Оюун эрдэнэм хөгийн лалар юуны хугацаанд бол байна штэ. Энэ 5 жилийн хугацаанд тэр лага юу хийснийг ард түмэн одоо санаарай.
ядуурл гавтгаарсан, түлшгүй болсон, Монгол улс дампуурсан. Тэр лалар одоо юу гэлээ? Нүүсний гэрээ хийчээ гараа зүхтаацсан, 60 давхар байшин барьж байгаа, баахан гөлгнүүд хижээсэн. Тэр гөлгнүүд нь одоо мангар баяжцсан. Аялал жуулчлалын бааз мааз хийгээл сүр шаагаал амтай ах дүү нэртэйгээ зээлвэл тавиал гэж шааж исэн. Готоос одоо тэр барьж байгаа гашааг нь очиж очихоор яах вэ? Гэхдээ тэр өөрийнх нь машин байж болно. Тэгэхдээ бензиний мөнгө шатхуу нэмэн гардгүй мó. Тий. За одоо жишээ нь би одоо энд нэг жоох юм хийчих гээд бас аминда завсар заагаар хөрхий нэг гараж чухлаа барьчих гээл үзэж байгаа. Яах вэ? Гаражийн цемент болонк тэгэл одоо ил сайраг гэл тэр чигээрээ зардал гарна шүү дээ. Тий. Одоо блок аваад бэлэн тавьсан байгаа би ингээд. Тий. Ингээл энэ болгоныг хийхэд мөнгө байдаг байхгүй юу да. Тэгээд тэр дурак гэл өнгөө хийх гээд байна гинэ. Жүжигчийн хулгайч өчигдөр би хараад исэн байхгүй юу. Хүмүүс мэшинц. Тэгээд ийм л нэг жүжигчин хідэн хулгайч нар хойш. Гадны хөрөнгө оруулалтыг гацааж. За тэгээд өөрсдөө болохоор зэрэг тороол хийж, дарга нарыг өмөрч, нөгөө өмөрсөн дарга нар нь Монгол улсыг дампууруулчаад төрүүчээсээ гараад зүхтаацсан. Манай ням хам тэр отхон төгс дүүгийн хилж байгаагаар Канад гараа зүхтаацсан биш үү? Монголдоо ингээ хэрүүлээгээ байж байгаа ч хамаа. Ямаа чи иргэдийн урлын төлөөлөгчийн ажлыг хийгээч. Тий. Яага хийхгүй гараа зүхтаачиж байгаа. Манай ням хам оюуки нямын хийдэг юм нь цовын зэгсэр чадан 50000-аар зөвлөгөө өгдөг гэлөө. Тэгээ тэдний тижээсэн тороолыг бодхоос уур хүрээдэх. Өчигдөр бас худлаа буруу намын бузрууд юу гинэ. Ард түмэн бидэрт заах юм гинэ гүлэг шаацсан хулгайчууд тороолууд бэлдсэн штэ. Хөөш. Тороолууд нь юу хийсэн? Зөв зүгээр байж байгаа амьдраад байна шүү дээ. Ард түмэн өнөөдөр зүгээр байж байгаа 07 газартаа гашаага барьж чадахгүй байхад тэр дурагч жуулчны бааз барьсан шааж шүү дээ. Тэрний өөрийнх нь мөнгө юм уу? Ард түмний боломжоос хулгай хийсэн оюук лалрын тэр гөлгийн мөнгө баггүй юу? Хулгайчууд ингэж ард түмнийг худлаа хулигтж дампууруулж нөгөөдөл нь одоо хөрөнгөө ил гаргах гээд ядцсан. Яагаад тэгвэл энэ үр хангаад манай Баян хонгорын хөдөө орон төгд аймагуудад аялал жуулч насаараа хийгээд мэрэгжлийн жуулчны менежмент мэддэг хүмүүс аялал жуулчанд томрохгүй байгаа. Яагаад энэ тэрэлжид аялал жуулчлалын кемптэй хүмүүс томрохгүй байгаа? Яагаад тэр оюукийн галтар тороол гөлөг томроод мөнгөтэй болоод худлаа голцаад амтай ах дүүнэрийг цуглуулсан бүгд өнгөө ажиллаж байгаа. Шааж шаагаад байгаа ч төрсөн ахын ч вэ эгчин ч вэ тусдаа амьдралтай штэ. Тэгээ тэр биз та зүгээр зарагдаа явах юм гин. Ард түмнийг хуураад нөгөөдөл нь гинэн цагаалах ард түмэнд амар их үдцсэн магтцсан шааж исэн. Яг ингээ хууртаа байж захта таарсан юм хайшаа. Тий. За ийм байна. Бас өчигдөр тэр мө дуракийг хараад уур хүрлээ. Би тэр мө галтрыг дагддгүй юу, үздэггүй юм. Хүмүүс мэшиндээ харна ороод үдцсэн чинь бас манай намын дэд дарга дэд дарга авгаа нөш зэвсэгтэй дээр мэдсэн шүү. Одоо юу хөө дашуур, буу, хутаг, мис бүгд зэвсэгтэй дордог. Зэвсэгтэй дээрэм гэдэг чи очиод тэр орон байрын зодож нүдээд дотор нь байгаа ямиг өөмөө самуу хийх зэвсэгтэй дээрэм. Уул уурхаар зэвсэгтэй дээрэм барьж шантаажлсан хүмүүс түрүүчээс 10 жилийн 20 жилийн ял авсан. Яг энтэй адилхан заа юу. Ял авах нь тодорхой. Тэр хулгайчууд хэрэг хийсэн чи ялаа авна. Тэгээ бас их орныхаа төлөө явсан, ард түмнийхээ төлөө явсан гин. Уучлаарай. Тэр галтруудаар би нэг их орон ард түмнээ төлөөлүүлээд өөрийгөө төлөөлүүлэх юм гин. Битгий шаа гэж хэлье заа юу. За ийм байна. Тэр жүжигчний постыг өчигдөр хараад бас уур хүрлээ. Одоо та нар санаж байгаа бол би айл хаврын сарын өмнө энэ ч нэг жорлонгийн нөх дүүнрээрээ ухуулахдаа ядаад хоол авч өгөхөд мөнгө шүү дээ. Тэгээ надад зүгээр зарагдахгүй шүү дээ бас. Цалин өсийг өгнө шүү дээ. Гिचнээ өөрийн одоо дүүнэр мүнэр байна гэхэд тэд нар чинь надад биш өөр газар очиод зарагдахад өдрийн 200-300-аар 300 мянгаар ажил хийдэм байгаа ч тээ. Энэ болгонд мөнгө өгдөг юм аа. Тэгээд харин хуран хумсаа хуглан барин мөнгөтэй мөнгөөр зодоо дорн хий чинь бас нэг тэнд нэг нөгөө засрын газраа шинжилчих гээд бас барахгүй л яваад байна. Яг бодвол ийм л байгаа шүү. Тэгэхэд энэ дуракууд яаж томроод байгаа юм бэ? Тэнд ч нэг үйлчлэгээний төвдөө болсон шааж нэгсэн. Тэнд ч жуулчны бааз тэрийг өөрсдөө барьж ийн гэж шааж ирсэн. Шаагаараа тороолоо зөө. Галтраа. Худлаа буруу намын галтрууд. Тэгээ оюук лалрын тижээсэн гүлгнүүд нодон арабуудаас тэр нэг хиймэл хамартай хүүхэн нь 150 сая төгрөг авцсан. Энэ жил арабуудын шонхруудын арабуудын талаар дуурхаа байцсан.
Худалбаа намын бузар дарга бас 105-ыг авцсан гэсэн. Эх орончид ингэж хөөш гадныхныг шантажлж мөнгө шаадаг. Тэгсээр угаад нөгөө гадныхны даварцсан даам гарцсан. Мөнгө өгсөн чи яадгийг Монголын хууль сонирн биш гэж шаагаад сүүлийн үед гэмт хэрэг гараад байгаа шүү дээ. Ийм л юм болж байгаа шүү дээ. За ийм байна дөрөв хоёртай. Тэр муу оюукийн лалрууд одоо ер нь энэ оюун эрдэнэ бузрын 5 жил гийгүүлээгүй бузар булайг нь харин банк ярина заа юу. Ингээд цаг хугацаа үнэнд гүйцэгдэнэ гэдэг энэ оюук лалраа. Ойлгож байна уу? Чи 5 жил ерөнхий сайд хийхдээ өмнөх 90 оноос хойш энэ олон 27/8 ерөнхий сайд солигдсны хамгийн доктортой чи ажилласан. Чи ажиллахдаа хэдэн тороолын айран бэлдсэн. Тороолын айран маань чи ард түмний татвар төлөгчдийн мөнгө уул уурхаан баялгаар чи хийжсэн. Новш минь ингэж л Монгол улсыг дампууруулсан. Нөгөө тороолын айран чи сүулдэ нам байгуулсан. Би одоо банк ярина. Тэр одоо ийзнэгэд намын одоо тэр нэг балаа авгаа биш үү? Нэг садар авгаа. Тэг өөрийнхөө өгч хүнтэй суудсан. Тэрийг оюун эрдэнэ тэр намд оруулсан шүү дээ. Ийзнийг оюун эрдэнэ Солонгос дуудаж ирж санхүүжилдэг байсан гэсэн. За ёо. А хүн нам бол одоо амар хисгэлэнгийн төсөл. Оюукийн төсөл бол худалбаа нам. Тэр иргэний зоригийн одоо тэр 2 сарын дотор 2 тэрбум төгрөгийн зарлаг гадаадаар зугаалж үрсэн тэр гонгнуурын нам. За ёо. Эднэр ингэж жүжиг шаасан байхгүй юу? Эднэрийг ингэ бодохоор уур хүрээд байх. Нөгөөдөл нөчигдөр жүжигдсэн өстой гудлаа шааж байна. Зөөлчний бааз яа. Улгаачуудыг чи харин хэлчихье. Ирээд мэдлэгийг чи шалгаж болно шүү улгаачуудаа. Багангийн хүүхдийн боловсролж байхгүй хэдэн хулгайчуд оюутайгаа таарсан таар шууданууд бид нар ийм хулгайчуудаар бас төр усаа самууруулчоод нөгөөдөгтөө автоод нөгөөдөлөө их оронч гээд өнөвшөө сууж идэг. За юм байна.